Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай бөгөөд төгсгөлтөө нэлээд сонирхолтой нэгэн хэргийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. Ингээд хэрэг ярьж эхэлцгээе. 1987 оны 10 дугаар сарын 2-нд Кентаки мужийн нэгэн жижиг хотын цагдаагийн хилтэст хот орчуулалтын ажилтан эрэгтэйгээс хотын төв зогсоолын ойролцоо нэгэн цуснд будагдчихсан машин зогсож байгаа бөгөөд тэрхүү жижиг оврын ачааны машины дотроос цус урсаж байгаа талаар дуудлага ирсэн. Цагдаагийн ажилчид тэр дороо дуудлага өгсөн хаягаар явж очих үедээ цагдаагийн хилтэст үйлчлэгчээр ажилладаг 20 настай Карина Молны машин болохыг машиных нь марк болон улсын бүртгэлийн дугаараас нь хараад шууд таньдаг. Энэхүү охины бүртгэлийн дугаар нь Рени хэмээх дугаар байсан бөгөөд ажил дээр нь түүнийг хамт ажиллагчид нь мөн Рени хэмээн дууддаг байсан. Мөрдөгч Билли Филд хамгийн түрүүнд хэргийн газар дээр ирсэн ба машин дээр нь очин хаалгыг нээж үзээд дотроос нь Карина Молны аль хэдийн амьгүй болоод өсчихсөн цогцыг олдог. Эмэгтэй цогцыг олох үед түүний бие ямар ч хувцсгүй нүцгэн байсан бөгөөд тэр чихтэй бүх биеийн цуснд будагдчихсан байдалтай мөн хэн нэгэн түүний биеийг хүнжлэнд ороогоод орхисон байдалтай байсан. Охины нуруунд дээрээс 3 ширхэг ус мөн биеийн дээр нь хит хитэн газар шороо болон элс наалтсан байснаас хэсгийг авч үлдээд цогцос задлан шинжилгээ хийлгэхээр шүүх эмнэлэг рүү шилжүүлэн мөрдөгчд хэргийн газар шинжилгээ хийж эхэлсэн боловч нотлох баримт гэхээр с ิจ гтэй зүйл юу ч олж илрүүлээгүй. Энэ нь мөрдөгчдөд Каринаг олсон газраас өөр газарт амь насыг нь хөнөөсөн байх боломжтой гэдэг сэжүүрийг өгдөг. Охины задлан шинжилгээний хариу гарах үед түүнийг нас барахаас өмнө маш олон удаа нүүрэндээ цохиулж, 2 удаа шилэн хүзүү хэсэгтээ хутгалуулан, 1 удаа хүзүүгээ зүсүүлсэн. Мөн нуруу, гар, мөр зэрэгт нь хүнд ямаар цохиулснаас үүдсэн хүн төлбөрийн гэмтэлтэйгээс гадна нэг хүүхнийхэн толгойг тасдаж авсан. Мөн бэлгийн хүчирхийлэл болох нь тогтогдсон. Цаашлаад охины бие дээр биеэ хамгаалахаар оролцсноос үүссэн байж болзошгүй маш олон шархууд бугуй хөл зэрэг газруудад нь үүссэн байснаас үзвэл Карина гэмт хэрэгтэнтэй маш удаан тэмцэлсэн нь харагдаж байгаа. Шүүх эмнэлгээс Каринагийн үхлийн шалтгааныг өөрийнхөө цуснд хахан нас барсан хэмээн тогтоосон. За Карина Молн гэж хэн бэ? Карина Молн нь 1967 оны 9-р сарын 1-нд Клауд Молн болон Патриша Молн нарын охин болж мэндэлсэн. Карина айлын том охин болон мэндэлсэн бөгөөд доороо Дина болон Дония гэх хоёр эмэгтэйдүүтэй 1977 онд Каринаг 10 настай байхад гэр бүлээрээ Кентаки руу нүү тэндээс сууршихаар болдог. Хэдийгээр аав нь Кентакид амьдрал маш амар амгалан тайван байна хэмээн бодож нүүсэн боловч яг үүндээ бодит байдал бол ондоо байсан. Гэрийнхэн ойролцоо маш олон ойрхон давтамжтай буундуу сонсогддог, гэмт хэрэг гардаг бөгөөд тэдний амьдардаг газар гангструуд ойрхон үзэгддэг байсан. Тиймээс аав ээжийн хүүхдүүдээ гэрийнхээ урд талд гадааж тоглоулах боломжгүй байдаг байсан гэж хэлж болно. Молны гэр бүл Кентакид нүүж утснийхон дараа тэндээ ферм ажиллаж эхэлсэн ба тэдний гэр бүл маш сайхан халуун улаан уур амьсгалтай. Каринагийн хүүхэд нас ч маш сайхан өнгөрсөн байдаг. Карина 15 настайдаа нэг хүүгэнтэй учирч тэр хоёрыг үргэлж татнсан. Карина 16 настай байхдаа жирэмсэн болж 17 настай байхдаа охинтой болсон. Гэвч харамсалтай нь Каринаг жирэмсэн байх үед тэр хоёр салгаар шийдэн хоёр тийш болсон байт юм бэлээ. Тэрээр 20 нас хүрмэгцээ ээж аваасаа тусдаа гарч Кентакигийн Central City-д очиж амьдрахаар болсон. Энэ үед тэрээр 3 настай Стефани охинтойгоо хамт нүүсэн бөгөөд Central City нь маш хүн ам багтай, гэмт хэрэг бараг гардаггүй, амар амгалан жижигхэн хот учир охиноо тэнд үсэх хүн зөв сонголт хэмээн шийдсэн нь нүүх гол шалтгаануудын нэг байсан. Шинэ хоттой нүүж очин маш тугтай, өөрт нь таалагдсан байраа олж нүү орсон ба өөртөөгөө адил нэг хүүхдийнхээ хамт амьдардаг эмэгтэйтэй өрөөний хамтрагч болон амьдарч эхэлдэг. Central City-ийн хувьд маш жижиг хот бөгөөд ердөө 5,000 оршин суугчдтай. Үүнээс гадна орчин суугчид нь маш сүшиг бишрэлтэй хүмүүс байсан учраас хотынх нь ихэнх байрлалууд сүмийн зориулалтаар ашиглагддаг байрлалууд байсан. Уг нь Карина эмч болох мөрөөдөлтэй байсан ч Стефанийг жоохон тоон болохоор суралцаж эхлэн хэмээн төлөвлөж очисон хоттоо цагдаагийн хилтэст үйлчлэгчээр ажилд орсон. Гисэн хэдий чудалгүй 6 сарын дараа Карина буцаад төрсөн гэртээ нүүж чор шийдсэн байдаг. 1987 оны 10 дугаар сарын 1-нд бүх зүйлээ баглаж орхиод гэртээ ирэн охиноо үлдээчгээд маргааш буцаж ирээд үлдсэн зүйлсээ авчирна гэж хэлээд гэрээсээ явсан. За Каринаг ингэж гарч явснаас нь хойш гэр бүлийнх нь дахиж түүний гисэн мэнд эргэж ирэхийг хараагүй бөгөөд дараагийн өглөө нь цагдаагийн ажилчид түүнийг олсон нь үнээсэн. Хэргийн газраас ямар ч эд мөрийн баримт гэхэр зүйл олтоогүй учраас Каринагийн амьдарч байсан байранд нь нэгжлэг хийж үзэхэр болдог. Шинжээчид болон мөрдөгчид түүний амьдарч байсан унтлагын өрөөнд орж ирэхэд түүний ор болон шалаар дүүрэн цус болсон байсан ба энэ тэндгүй шидэлж хайсан
хувцснуудыг олсон. Тиймээс хин нэгэн гаднаас хүчээр нэвтрэн орж ирсэн байж болзошгүй гэж үзээд шалгахад мөн л гаднаас хин нэгэн хүчээр нэвтэрсэн ямар ч ул мөрийг олоогүй. Цусны дээжиг болон өрүүн чалан дээгүүр хаягдсан байсан бүх хувцснуудыг аван бүгдийг нь Кентакигийн төв лаборатори руу шинжилгээнд явуулдаг. Цусны дээжиг болон өрүүн чалан дээгүүр хаягдсан байсан бүх хувцснуудыг ахлагч Билли аван бүгдийг нь Кентакигийн төв лаборатори руу шинжилгээнд явуулдаг. Мөрдөгчдийн дараагийн хийсэн зүйл нь бол мэдээж Каринагийн эргэн тойронд бүх хүнээс мэдүүлэг авч хэлсэн. Хамгийн ихэнд ахлах мөрдөгч Билли Филд Каринагийн өрөөний хамтрагч Энжела Смитээс мэдүүлэг авахд тэрээр хэлэхдээ Каринагийн цогц олдохын өмнөх орой бид хоёр хамт гарч жаахан ууцгаагаар шийдсэн. Тиймээс Карина охин Стефанига өвөө эмээ дээр нь орхиод буцаж ирсэн бол би охиноо аав дээр нь үлдээгээд бид хоёр хамт гарцгаасан. Гэрээсээ ойролцоох байх нэгэн бааранд орж нэлийн их юм ууж хөгжилснийхөө дараа шөнө 12 цагийн үед гэртээ буцаж ирцгээсэн. Үүнийхээ дараа хамт буудан дээр сун хэсэг зурагт үзэж байгаад Карина унтахаар болж хөрөөлөгөө явсан. Явхаас өмнө надад хаалгаа цоочлохгүй онгорхоо үлдээгээд унтчихаарай. Манай найз залуу ирэх ёстой гэж хэлж байсан хэмээн мэдүүлэг өгдөг. Мөрдөгчид түүнээс хэрэг гардаг орой ямар нэгэн чимээ сонсоогүй юу эсвэл ямар нэгэн с ิจ гтэй зүйл ажиглагдаагүй юу гэхэд Энжела би юу ч хараагүй бас сонсоогүй, шүн бас огт сэрээгүй. Карина шүн гэртээ хонсон юм уу эсвэл буцаад гараад явсан юм уу би мэдэхгүй байна гэж хариулдаг. Гэхдээ мөрдөгчдүүд нэг с ิจ гтэй санагдчихсэн зүйл нь гэвэл тэр хоёрын амьдардаг байр тийм ч том биш. Дээрээс нь яг хажуу талынхаа унтлахын өрөөнд хин нэгэн тэгж аимшигтай тамлуулж цусандаа холилдож байхад юу ч сонсоогүй байна гэдгийг нь тийм ч итгэхээр зүйл биш шүү дээ. За Энжелагийн хэлсэнчлэн Карина энэ үед найз залуутай болсон байсан ба найз залуу нь 19 настай Жими Спрингер хэмээх залуу байсан бөгөөд Карина Жими хоёр үерхэж эхлээд 6 сар орчим болж исэн. Жимигийн хувьд бол тогтсон ажил эсвэл сургууль гэх зүйл байхгүй, өдрийг хийцгүүрч өнгөрөөдөг төрлийн хүн байсан гэж хэлж болно. Каринагийн гэр бүлийнхэн Жимид дуртай байгаагүй, учир нь тэр хоёрын харилцаа маш токсик, байн хэрүүл маргаантай, салж нийлдэг харилцаа байсан байгаа. Каринагийн өрөөний хамтрагч Энжела ч мөн үүнтэй санал нийлсэн. Тэрээр хэлэхдээ Жими бол тийм сайн залуу биш. Тэр маш их хартай, ууртай, Каринаг өөрийнхоороо байлгах гэж оролддог, эрүүл тийм хэцүү хүн гэж хэлдэг. Каринаг амиа алдахаас 2 сарын өмнө Карина найзуудтайгаа уулзахаар гарах гэхэд Жими дургуутсан. Тэр хоёр муудалцаж эхэлсэн ба Карина гарч яван найзуудтайгаа уулзсан. Гэтэл Жими түүний араас нь очиод тэр хоёр дахин муудалцаар Каринагийн гэрт ирсэн ба Жими аяг тавг угаадаг спонжийг барьж аваад Каринагийн нүүрний будгийг хүчээр үрэн арилгаж эхэлсэн ч удаатай юм байлээ. Мөн Карина хэдхэн хоногийн өмнө эцэг ихтэй Жимигээ салмаар байгаа тухайга дурдчихсан. За энэ бүх үйл явдлаас харахад Жими бол хэргийн гол с ิจ гтэн болсон ойлгомжтой. Тиймээс мөрдөгчид Жимигээс мэдүүлэг авахд тэрээр хэлэхдээ Карина бит хоёр маш сайхан харилцаатай байсан. Сайхан оцуудад байх бараг л бүх зүйлс бит хоёрт байсан. Тэр орой би Каринагийн байр руу очисон боловч тэр өрөөндөө байгаагүй. Мөн орон дээр нь болон шалан дээр маш их цус байсан тул би түүнд санаа зовоод гарч хайхаар шийдэн хотоор түүнийг маш их хайсан боловч олоогүй. Тиймээс маргааш үргэлжлүүлэн хай гэж бодоод гэртээ очиод унтсан гэж хэлдэг. Энэ бол мэдээж маш авцалдаагүй утга учиргүй яриа. Учир нь хин л найз охиныхон гэрт шүн дунд очихдоо найз охин өрөөндөө байхгүй. Мөн ор болон шалан дээр нь дүүрэн цус байхад хайцсан болдоо гэж бодоод буцаад гэртээ очиж унтаад өхөвдөө. Ингээд мөрдөгчид Жимиг бүр ихсэж эхэлж эхэлсэн. За үүнээс гадна мөрдөгчид мөрдлөн үеэр хит хитэн зүйлс олж илрүүлсэн Жими болон Энжела хоёрын ихэнх нь мэдүүлгээс зурж эхэлсэн. Эхний с ิจ гтэй байсан зүйл бол шинжээчид Каринагийн биенээс ямар нэг согтууруулах ундааны төрлийн бодис огт илгүүлээгүй. Гэтэл Энжела хэлэхдээ Карина тэр хоёр бааранд орж нэлийн их уусан гэж хэлсэн шүү дээ. Ингээд мөрдөгчид тэр хоёрын оцсон гих бааранд очин Карина Энжел хоёрыг тэр орой бааранд харсан хүн байгаа эсэхийг асуухад хинч хараагүй бөгөөд бааранд ажилладаг хүмүүс нь Каринаг таньдгаар зогсохгүй тэр өдөр ерөөсөө орж ирээгүй гэдгийг нь хэлдэг. За эндээс эхлээд Энжела яагаад тудлын арих болов гэдэг асуулт урган гарч ирсэн. Гисэн эдээч Жими гол с ิจ гтэн байсан учраас Энжелагийн худал мэдүүлэгтэр цагдаа нар тийм ч ач холбогдол өгөөгүй. Гэтэл энэ үеэр хэрэг гардаг орой Каринаг харсан нэгэн гэрч гарч ирсэн. Гэрч өөрийгөө нууцлахыг хүссэн учраас ямар хүн байсан тухай бол мэдээлэл байхгүй лээ. Тэрхүү гэрч мэдүүлэхдээ би тэр орой Каринаг Жефри Бойттэй гудамжинд муудалцж байхыг харсан. Тэр үед Жефри гартаа нэг зүйл барьчихсан байсан. Би тэрийг нь буу байна гэж харсан. Гэхдээ яг 100% итгэлтэй бол
биш вэ гэж хэлдэг. Джеффри Бойд нь тэрхүү хотдоо мансууруулах бодис 8 алтаараа алдартай бүр бүлэглэлтэй тийм гангстер маягийн залуу байсан байлээ. Карина мөн алга болохоос өмнө өөрийнхөө ажилтдаг цагдаагийн хэлтсээр очин Джеффригийн талаар мэдүүлэг өгөхийг хүсч цагдаагийн ажилчдад Джеффри харт тамхи зарж борлуулдаг болон хулгай дэрэм хийдэг талаар хэлсэн боловч Карина энэ үед өөрөө нэгэн дэлгүүрээс хүүхдийн эд зүйлс сулгаалж байгаад баригдаад тэрхүү хэлтсдэрээ асуудалтай байсан тул цагдаагийн ажилчид түүний хэлсэн зүйлсийг ноцтойгоор хүлээж аваагүй байт юм билээ. Мөн Карина Джеффри хоёрыг муудалцаж байгааг харсан гэрчиж Джеффриг гартаа буу барьсан байсан эсэлт эргэлзсэн. Мөн Джеффри гэрчийн хэлснээр Каринаг бодвол илүү тайван харагдаж байсан гэсэн болохоор цагдаагийн ажилчид Джеффриг түр хойш нь тавиад Каринагийн найз залуу Жими дээр илүү анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн. Учир нь ивэл Жими хэргийн газарт байсан хамгийн сүүлийн хүн мөн хэргийн талаар огт мэдүүлээгүй гэх зэрэг үндслээр Каринагийн үхэлд буруутай байж болцсохгүй гэж үзэн цагдаагийн ажилчид Жимиг барьж хорсон боловч 1989 оны 7 дугаар сард шүүхээс түүнийг хангалттай нотлох баримт байхгүй улмаас гин буруугүй гэж үзээд сулалдаг. Үнэхээр ч яг бодоод үзэхэд Жими л гин буруутай юм шиг боловч яг түүнийг энэхүү хэрийг үйлдсэн гэхээр бит баримт нотлохоо юуж байгаагүй. Ингээд энэхүү үйл явдлын дараа Каринагийн хэрэг cold case буюу шийдэгдээгүй хэрэг болж үлдэхэд маш ойрхон байсан. Мөрдөгчид нэмж ямар ч эд мөрийн баримт оглоогүй дээр нотлох баримтч байхгүй байсан учраас хэрэг зогсон байдалд орж эхэлснээр барахгүй мөрдөгчид нотлох баримт болгон хуран авсан Каринагийн машиныг хэдэн сарын дараа гэрлүүн хүргэж өгдөг. Эцэг их нь охиныхоо машиныг харахад яг л хэдэн сарын өмнө байснараа үнэхээр аимшигтай цуснд будагдчихсан байдалтай байсан нь Каринагийн аавд охинд минь хин ийм аимшигтай зүйл хийснийг олж мэдэх хэрэгтэй гэсэн бодлыг төрүүлсэн. Ингээд өөрөө охиныхоо машиныг нэгжиж үзэхээр шидэн нэгжиж үзээд зорчигчийн талын суудлын доод талаас цуснд будагдчихсан халаасны утга олсон ба тэр даруйда цагдаагийн газар руу утсан хутгийг хүлээлгэж өгсөн боловч хэд хоногийн дараа ахлах мөрдөгч Билли аав руу залган хутган дээрх цусны толгой хүний цус биш байна гэсэн хариу гарсан гэдгийг дуудлагсан. Хариуг сонссныхаа дараа тэрээр охиныхоо амьдарч байсан газрын ойр хаваар явсан тэднээс хэн нэгэн ямар нэгэн зүйл олж харсан, сонссон тухай асууж сураглан бүр ойр орчимд нь байрлах модон дундуурч ямар нэг эд мөрийн баримт олдож магадгүй хэмээн хайж эхэлдэг. Харамсалтай нь мөн ямар нэгэн зүйл олж илрүүлж чадаагүй. Ингэж явсаар 1992 онд Каринагийн хэрэг дээр ажиллаж исэн хоёр мөрдөгч тэтгэвртэй гарan хэрэг Terry Arnett гэх мөрдөгчдөр шилцэн очсон боловч 2004 онд Terry Arnett өөрийгөө хор тавтартай гэдгийг олж мэдэн ажлаасаа гарахаар болж Каринагийн хэрэг Curtis гэх өмнө нь сүмд пастор хийж байгаад мөрдөгч болсон залуу шилжин очсон. Terry Каринагийн хэргийг Curtis шилжүүлэн өгөхдөө 23 шинэ нотлох баримтуудын хамтаар өгснөөс гадна хэд хэдэн зүйлсийг шалгуулахаар Кентакигийн төв лаборатори руу явуулсан байгаа гэдгийг хэлсэн. 23 шиг нотлох баримт гэдэг бол бүр маш их шүү дээ. За энэ үед нэгэн шин гэрч гарч ирсэн нь Саманта хэмээх бүсгүй байсан бөгөөд тэрээр яагаад додоол цагдаа дээр ирж мэдүүлэг өгч байгаа талаараа тайлбарлахдаа би үнэхээр маш аимшигтай зүйлийн гэрч болсон. Тэр үед би ердөө 16 настай байсан. Миний харсан бүх зүйл үнэхээр аимшигтай. Би одоо хүртэл тэр тухай шөнө хар дарж зүудлэн хүн тэлхэн байтугай тэр тухай бодхоосоо ч имэж ирсэн болохоор одоо л харсан зүйлээ мэдүүлэхээр ирж байна хэмээдэг. Саманта хэрэг гардаг орой бүх болж буй зүйлсийг яг дэрэгдээс нь хараад байжсэн бөгөөд тэр орой юу болсон талаар нэг нэгэнгүй ярьж өгсөн. За хэрэг гардаг өдөр яг юу болсон бэ? Хэрэг гардаг өдрийн орой Саманта найзандаа байж байгаад гэртээ харихаар гудамжаар алхаад явж идэл цагдаагийн машин түүний хажуу дээр зогсон. Хоёр залуу бууж ирээд түүнийг арынхаа суудалд хүчээр сулгаад аваад явсан. Нэг залууг нь огт мэдэхгүй гэхдээ өндөр залуу байсан гэж мэдүүлсэн нь Джеффри Бойд байсан бол нөгөө залууг нь Саманта таньдаг бөгөөд тэр нь Каринагийн хэрэг дээр ажиллаж байсан ахлах мөрдөгч Билли Филд байсан. Тэр хоёр охиныг Каринагийн гэрт аваадсан бөгөөд тэнд нь Карина хоёр өөр залуугийн хамтаар байж байсны нэг нь жижигхэн турхай залуу байсан гэж мэдүүлсэн нь Жими Крамер буюу Каринагийн найз залуу Жимигийн ах. Харин нөгөөх нь тэр хэдээсээ хамаагүй залуухан надтай ойролцоо насны гэмээр залуу байсан гэсэн нь Жими Спрингер буюу Каринагийн найз залуу болж таарсан. Удалгүй мөрдөгч Билли болон Карина нар хоорондоо маргалдаж эхэлсэн бөгөөд хэтэрхий их айчсан байснаасаа болоод Саманта яг юуны тухай яриад маргалтаад байгааг нь сайн ойлгоогүй гэсэн. Удалгүй Билли Каринаг угаалгын өрөөнд нь чирж оруулан түүн рүү үргэлжлүүлэн хашгирч эхэлсэн ба энэ үе Джеффри Бойд Самантаг мөн угаалгын өрөө рүү чирж оруулан мөрдөгч Билли Каринаг хэрхэн том төмөрөн саваар цохон зодож байгааг харахыг тулгасан. Удалгүй угаалгын өрөөнд Жими Крамер орж ирэн Биллигийн хамтаар Каринаг зодож эхэлсэн ба дараагийн хэдэн цагийн турш
3 залуу нийлэн Каринаг зодож өвгөр зогсохгүй ээлжлэн бэлгийн хүчирхийлэл үзүүлэн хүчирхийлсэн. Үүнийхээ дараа мөрдөгч Билли хөдөлж чадахгүй хэвтжсэн Каринагийн хөхний толгойг тастаад хүчээр татан босгож ирээд хутгалж эхэлсэн бөгөөд энэ бүх үйл явдлын туршид Жими буюу Каринагийн найз залуу Каринаг өмгөөлөхөөр оролцсон ч өнөө 3 нийлэн түүн рүү дайрч айлган сүрдүүлснээр Саманта болон Жими хоёр тэр гурыг Карина охинд юу хийж байгааг зүгээр л хараад суугаас өөр аргагүй төрсөн. Мөрдөгч Билли Каринаг хэд хэдэн удаа хутгалсны дараа Жими Крамер хэргийн газраас аль болох түргэн зугтаж явсан бол Жеффри болон Билли нар Каринагийн биеийг хүнчлэнд орон түүний өөрийнх нь машинд оруулан суулгасан ба Жеффри Билли хоёр Самантаг машиныг жолоодоод Каринагийн машин анх олдсон зогсоол руу явахыг шаардсан. Саманта Каринагийн машиныг жолоодон хэлсэн зогсоол дээр нь хүргэж өгчхөөд тэндээсээ шууд зугтан гэрлүүгээ гүйж хэлсэн бөгөөд тэр хоёрыг хинж түүнийг хөөгөөгүй зүгээр л явуулснаар Саманта удалгүй гэртээ ирсэн байдаг. Дараагийн өдрүүдэд нь Жеффри болон Билли хоёр охиныг хайж ч уулзаагүй. Учир нь охины царайнаас л хараад тэр их айсан байгааг нь мэдээд түүнийг юу ч ярихгүй гэдэгт итгэлтэй байсан гэдэг юм байлээ. Мэдээж энэ бүх нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлгээр гэмт хэрэгтнүүдийг бүгдийг нь шүүхтээр дахин дуудах боломжтой болсон. 2006 оны 11-р сарын 2-нд Билли Филдс Карина Молны үхэлд гэм буруутай хэмээн баривчлагдсан. За тэрхүү хотын оршин суугчид бүгд шоконд орсон гэж хэлж болно. Учир нь энэ жижигхэн хотод бүгд нэг нэгнээ мэддгээс гадна Билли бол бүх хүмүүсээр хүндлэгдсэн, хайрлагдсан нэр төртөө мөрдөгч байсан. Цаашлаад мөрдөгчд мөн Жими Крамер, Жими Спрингер, Жеффри Бойд болон Каринагийн өрөөний хамтрагч байсан Анжела нарыг баривчилсан. 5 сэжигтэн тавуулаа шүүх хурлаар орсон бөгөөд шүүхээс Жими болон Анжела Смит нарын шүүх хурлыг тусдан зохион байгуулж, харин Жими Крамер, Жеффри Бойд, Билли Филд нарын шүүх хурлыг хамтдан нэг өдөр тоглосон. 2009 оны 4-р сард тэдний шүүх хурал болсон бөгөөд мөрдөгчд Билли Филд болон түүний хууль бус үйлдэлүүдийн талаар илүү их нотлох баримтуудыг шүүхтээр дэлгэсэн байдаг. Жеффри Бойд болон Билли нар маш удаан хугацааны турш хамтран ажилласан бөгөөд Билли Жеффри болон бусад харт амхны 8 ажилтны хэргийг далдалж өгснөөрөө тэднээс маш их хэмжээний мөнгө авдаг байсан нь илэрсэн. Энэ хэрэг толгойтой бүх хүмүүс харт амхны хамааралтай байсан бөгөөд бүгд нэг нэгнээ мэддэг байсан тодорхой. Үүгээр зогсохгүй гэрт Самантаг Билли Филдийг мэддэг байсан ч харт амхтай холбоотой байх гэсэн таамаглал байт юм байлээ. Ерөнхийдөө хин нэгний амь насыг хөнөөх зорилготой явж байгаа хүмүүс гинт зам дээрээс нэг өсвөр насны охиныг хулгайлаад танихгүй эмэгтэй гэртээ авчираад нөгөө охиныхоо өмнө эмэгтэйгийн амь насыг хөнөөгөөд дараа нь зүгээр гэрлүүн явуулчихсан гэдэг бол бас л тийм ч утга авцалтайтай зүйл биш шүү дээ. Самантагийн ярьсан тэр орой болсон бүх зүйл үнэн хэдий ч Саманта өөрөө тэр өдөр зам дээрээ сулгаалагдсан гэдэг нь худлаа байх магадлал өндөр гэсэн үг. Мөн шүүх хурлын үеэр Билли Филдийн лаборатори руу явуулан шалгуулсан ч ямар ч ДНА болон с ижигтэй зүйл илрээгүй гэсэн худлаа болж таарснаас гадна Билли хэрэг дээр ажиллаж байхдаа бүх нотлох баримтуудыг хаашаач явуулалгүй зүгээр нуун орхисон батлагдсан. За шүүхээс Биллиг 1-р зэргийн хүн амны хэрэг, 1-р зэргийн хүчингийн хэрэг, мөн хүн хулгайлсан хэрэгт буруутай хэмээн үзэж насаар нь хорих ялаар Жеффри Филдийг 1-р зэргийн хүн амны хэргийн хамсаатан, 1-р зэргийн хүчингийн хэрэг болон хүн хулгайлсан хэрэгт буруутай хэмээн үзэж насаар нь хорих ялаар Жими Крамерийг бусдын амь насыг санаанд гүйгээр хөнөөсөн, бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн, мөн хүн хулгайлсан хэрэгт буруутай хэмээн үзэж 60 жил хорих ялаар тус шийдгсэн. Каринагийн өрөөний хамтрагч байсан Анжелагийн хувьд түүнийг яг хэрхэн шийдгсэн талаар тодорхой мэдээлэл байгаагүй. Гэхдээ ямар ч байсан түүний шүүх хурал болж түүнийг худал мэдүүлэг өгсөн, мөрдлөгийн явцыг удаашруулсан гэх үндслээр буруутай хэмээн үзсэн. Каринагийн найз залуу болох Жимигийн хувьд бол тэрээр өмнө нь Каринагийн үхэлд гин буруутай байж болцсохгүй хэмээн шүүгдээд гин буруугүй хэмээн суллагдсан учраас дахиж энэ талын шүүх хурлаар бол ороогүй. Гэхдээ мөн Анжелагийн адилаар худал мэдүүлэг өгсөн, мөрдлөгийн явцыг удаашруулсан гэх үндслээр шүүхээс түүнийг буруутай гэж үзсэн. Гэхдээ мөн л яг гэхэр урт хугацааны хорих ялаар шийдгсэн талаар бол мэдээлэл нь байгаагүй. За нэг юм аимшигтай хэрэг дээр ажиллаж исэн мөрдөгч нь өөрөө жинхэнэ халуурчин байсан тухай эвгүй хэрэг байна. Миний хийсэн бичлэгүүд таалагддаг болвол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд notification очихулна шүү. Мөн энэ хэргийн тухай санал сэтгэл болон өөр яриулахыг хүссэн хэрэг байх юм бол доор comments гэж бичиж үлдээгээрэй. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.